Олон засгийн газрын нүүр үзэж байгаа зэс хайлуулах үйлдвэрийн тэзүүг баталсан. Тэгвэл олон улсын тендер зарлаж хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулахаар боллоо. Үйлдвэр баригдах нийт өртөг 800 орчим сая доллар, жилд 130 мянган тонн зэс хайлуулж экспортлоно. Засгийн газраас тус үйлдвэрийг 2028 онд ашиглалтанд оруулахар зорж байна. Уул уурхайн бүтээгдэхүүнд нэмэн өртөг шингэснээр эдийн засгийн өргөөж 6-аас 7 дахин өснө гэсэн хүлээлттэй байна. За Эрдэнэтэд зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулъя. За сайн шандад барьж байгуулъя. Оюутлахад барьж байгуулъя гэж бид нэг олон жил ярьсан. 1980-ад оноос хойш зэс хайлуулах үйлдвэртэй болох асуудал ярьж эхэлсэн юм байна лээ. За зэс хайлуулах үйлдвэр өөрөө бол одоо юу гэдэг юм бас харьцангуй тийм одоо өндөр ашигтай биш. Зэс хайлуулах үйлдвэрийг тойрсон одоо дагаж одоо зэсийн бүтээгдэхүүн одоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрүүд одоо бас илүү бас өндөр өргөөжтэй байдаг. Энэ ч үүднээс бас Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр технологи паркийн одоо бас бүтээн байгуулалт ажлыг хийж хэрэгжүүлж төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүчний шугам, хашаа зам гих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж нийтдээ одоо 60 орчим сая долларын хөрөнгө оруулалт оруулсан байгаа. Уул уурхайн салбарын бүтээн байгуулалтыг төр хувийн хвшлийн хуулиар бас хөрөнгө оруулалтын тухай хуулиар хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ ч утгаар хуулийн дагуу хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулна. Харин өмнө нь явуулсан тендерийн бүх үйл ажиллагааг хүчингүй болгох юм байна. Урд өмнө одоо зарим нэг компаниуд одоо оролцох барилцахад саналуудаас ирүүлж байсан, оролцохоороос тодорхой санал бичиг байгуулж байсан ийм одоо давуу байдал бий болох гэсэн асуудлууд бол байдаг бах. Энэ бол одоо бүгдээрээ хүчингү. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн баригдах зэс хайлуулах үйлдвэр өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчгүйгээс энэхүү баригдаж чадалгүй үдийг хүрсэн. Тэгвэл олон улсын тендер зарлагдсны дараа эх оны 1-р сараас дараагийн ажлыг эхлэхээр төлөвлөжээ.